Манай улсад сонсголын бэрхшээлтэй 8000 орчим хүн байна. Гэвч улсын хэмжээнд ердөө мэрэгжлийн 11 тохионы хэлмэрч байна. Тиймээс цаашид сонсголын бэрхшээлтэй иргэдийн эрх зүйн орчныг сайжруулахад чиглэсэн хууль боловсруулах шаардлага үүсэж байна. Сонсголгүй хэл ярианы бэрхшээлтэй иргэд дохооны хэлмэрчгүйгээс үүдэн төрийн үйлчилгээг бүрэн дүүрэн авч чаддаггүй мэдээлэлс хоцордгоо. Төрийн үйлчилгээг хүртээмжтэй байлгахын тулд төрийн байгууллагуудад дохооны хэлмэрчдийн орон тоог баталж өгөх ёстой байдаг ч хэрэгжилт муу байдаг гэлээ. Дуудлага цэг гэмээр гээд онлайн орчуулгын үйлчилгээ байгаа. За тэр орчуулгын үйлчилгээ болохоор одоо бол боловсрал тэгш операторын үйлчилгээ гэдэг шиг операторууд нь тохионы хэлмэрчд байж байгаа байхгүй сууж байгаа гэсэн үг. Сонсголгүй хүн хаанаас ч ингээд нөгөө видео кол хийж залгаад энд байгаа тохионы хэл мэдгүй хүнтэйгээ ингээд орчуулгын үйлчилгээ авдаг. Яг энийг бас одооны 2-3 хэлмэрч ажиллаж байгаа гэж би ойлгож байна. Хэвээрээ бол яг тийм байгаа. Энийг харин цагийг олон болгохын тулд ажиллах хүмүүсийг олон болгох ч гэдэг юм уу тиймэрхүү арга хэмжээнүүдийг аваад ядаж ингээд нөгөө байгууллага болгонд хэлмэрч суух боломжгүй юм чинь онлайн алсын зэн орчуулгын үйлчилгээг нэмэгдүүлвэл бас илүү хурдтай хүртээмжтэй ажил болно тий. Тохионы хэлний хэлмэрчийн цалин санхүүгийн асуудал буюу нийгмийн баталгаа хангагдчихэж энэ хүмүүс ирээдүйд яг энэ сонслогын хүмүүсийн төлөө орчуулга хийж хүртээмжийн асуудал бол багаар цэгцрэх байхаа гэж бодож байна. Манай улсад дохооны хэлмэрч дутагдaltaй байгаа нь төр засгаас дохооны хэлмэрч бэлтгэх санхүүг гаргадаггүйтэй холбоотой гэлээ. Үүнээс шалтгаалж энэ мэргэжлэр ажиллах суралцах хүмүүсийн тоо хангалтгүй түвшинд байгаа гэж төрийн бас байгууллагын төлөөллүүд үзэж байгаа юм а. Үүнд төр засгаас дохооны хэлний хуулийг баталж онцгой анхаарах шаардлагатай байгааг онцоллоо. Дохооны хэлмэрчдийг түлхүү бэлтгэснээр хүртээмж сайжирч нийгэмд оролцоон сайжирснаар дотоодын нийт бүтээгдэхүүн хамгийн багадаа 7 ба түүнээс дээш хувиар өсөх боломжтойг нэгдсэн үндэсний байгууллагын илтгэлүүд харуулдаг байна.